За gx гэдэг энэ олон гишүүнтийг x-ээс 4 хуваахаар ийм үлддэг. Энэ хуваахад ийм үлддэг гинэ. За эндээс харах юм бол g-ийн оронд 4-ийг орлуулангууд 285 гарч ирнэ гэсэн үг. Безүүгийн теоремсоор. За дараагийнх нь өгүүлбэрээс харах юм бол x-ийн оронд 2-ыг орлуулах юм бол 19 гарч ирнэ л гэсэн үг. За энийг цааш нь бичих юм бол g 4 гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ x болгоны оронд 4-ийг орлуулна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол a-г үржих нь 4-ийн 3 зэрэг хасах нь 5-ыг үржих нь 4-ийн квадрат нэмэх нь c-г үржих нь 4 нэмэх нь 1. Энэ болохоор 285. За g2 гэдэг нь болохоор a-г үржих нь 2-ийн 3 зэрэг хасах нь 5-ыг үржих нь 2-ийн квадрат нэмэх нь c-г үржих нь 2 нэмэх нь 1 тэнцүү 19. За ийм болно. За энийг ингээд сайн хувиргаад үзэх юм бол тэр 4-ийн 3 зэрэг 64. За энийг ер нь тооцоод үзэх юм бол ийм бол 64а дээр нэмэх нь 4c тэнцүү 364. 8а дээр нэмэх нь 2c тэнцүү 38. За ийм систем төсөл үүснэ. За энэ систем төслийг янз бүрийн аргаар бодож болно. Нэмж болно, эсвэл орлуулж болно. За ямар ч зүйл энийг бодох юм бол a тэнцүү 6, c тэнцүү хасах 5 гэж болдно. За ингээд бид нэр AC2-ыг олох хэрэгтэй. Ингээд олчихно. За энэ урлагийг бодоход безүүгийн теоремоос сайн мэдчих хэрэгтэй. Тэгээд систем төслийг бодож чаддаг байх хэрэгтэй.